Дэлхийн хамгийн хүчтэй 10 амьтан. Бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ маш сонирхолтой сэдвийн талаар ярихаар шийдлээ. Өмнө нь хийсэн дэлхийн хамгийн хурдан 10 амьтан бичлэг дээр маш олон хүмүүс дэлхийн хамгийн хүчтэй, дэлхийн хамгийн хүчирхэг 10 амьтны талаар яриад өгөөч гэсэн сэтгэгдэл ирүүлсэн. Нэг сэтгэгдэл нь бүр 100 орчим лайк авсан учраас амлсан ёсороо энэ бичлэгийг хийхээр шийдлээ. Ингээд бяцхан мэдээлэл өгөөд үндсэн сэдвтэ орцгоё. Аливаа амьтдын хувьд хүч чадал гэдэг бол өөрийгөө хамгаалах, агнуур хийх, байгалийн харгас хэрцгий давдшгүй хүнд нөхцөлийг даван туулахад чухал үүрэгтэй зүйлсийн нэг юм. Тийм учраас дэлхий дээр итгэмээргүй хүчирхэг олон амьтад байдаг. Тэдний хүч чадлыг өргөх хүч, хазалтын хүч, өшөглөх, тангарах, тийрэх хүч, биеийн нийт хүч гэх мэт маш олон аргаар хэмждэг. Тэгвэл хамгийн хүчтэй амьтныг хэрхэн тодорхойлох вэ? Магадгүй тухайн амьтны хүч чадлыг биеийн жинтэй харьцуулан тодорхойлж болно. Жишээлбэл навч зүсэгч шоргоолж биеийн жингээсээ 50 дахин их ачааг өргөж зөөх чадвартай байдаг. Хэрвээ 80 кг жинтэй хүн тэдэн шиг болж чадвал 4000 кг буюу 4 тонн ачааг асуудалгүй өргөж чадна гэсэн үг. Гэхдээ энэ удаад бүгдээрээ тухайн амьтны биеийн жинтэй харьцуулсан хүчээр биш, харин шууд гаргаж чадах биеийн цэвэр хүч, өргөх хүч, довтлох хүч зэрэгт тулгуурлан энэ бичлэгийг хийх болно. Бичлэг дээрх амьтдыг ерөнхий бүлгээр нь эсвэл цор ганц зүйлийн амьтанд хамааруулан жагсаалаа. Нэмжлэхэд манай сувгийг байнга үздэг хүмүүсийн 80 гаруй хувь нь subscribe дарахгүй үздэг юм байна лээ. Эдгээр хүмүүст хандаж хэлэхэд бүгдээрээ илүү олуулаа болохын тулд subscribe-а дараарай. Мөн subscribe дарсан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. Ингээд дэлхийн хамгийн хүчтэй 10 амьтны талаар мэдхийг хүсвэл бичлэгээ дуустал нь үзээрэй. Жагсаалтын 10 дугаар байр үхрийн төрлийн амьтад. Туулмайтны овгийн дэд овогт хамаарах энэ бүлгийн амьтдыг бизон үхэр, одоц үхэр, сарлаг, үхэр зэрэг салаа тураатан амьтдаар тодорхойлж болно. Үхэр бол асар их хүч чадлын бэлэг тэмдэг болсон амьтад учраас хүмүүс тэдний хэдэн мянган жилийн өмнөөс газар тариалан, бараа таваар зөөх, тэрэгэн төлөлөх зорилгоор гаршуулан ашиглаж ирсэн. Эдгээр амьтад дотроос Африкийн одоц үхрийг хамгийн догшин, хамгийн хүчтэй нь гэж ихэнх амьтан судлаачид үздэг. Тэд 900 кг хүртэл жинтэй асар том биетэй, хүчирхэг амьтад бөгөөд уурлаж ухамдсан, аюул занал хийсэн үедээ том оврын тээврийн хэрэгслийг хүртэл онхолдуулж, эсвэл хүн амьтан руу дайрч ноцтой гэмтэх, цаашлаад амь насанд хүрэх аюултай. Африкийн одоц үхэр өвсөн тижээлт амьтан боловч тэдний хүчирхэг булчин ширмэс, айц төрүүлэм хурц ивэр, хамгаалах болон тулалдах чадвараас нь болж жил бүр олон тооны хүн амьтан амь насаа алддаг. Африкийн одоц үхрийн дайралт ирвэс арслан зэрэг махчин амьтдаас илүү аюултай бөгөөд эдгээр махчин амьтад хүртэл сүргээрээ нийлээд ганц одоц үхрийг буулгаж авахын тулд амь өрссөн үхлийн тулаан хийдэг. Африк төвд Африкийн одоц үхрийн халдлагад өртсөн хүмүүсийн 49.5% нь амь насаа алддаг гэсэн судалгаа бий. Тийм учраас нутгийн иргэд Африкийн одоц үхрийг хар үхэл, бэлэвсэн ихнэр гэх мэтээр нэрлэдэг ажээ. 9-р байранд бидний сайн мэдэх ягуар орлоо. Ягуар бол өмнөд болон Төв Америк даяар ихэвчлэн ширэнгэн ой, намгархаг бүс нутагт өргөн тархсан минхэн овогт хамаарах хүчирхэг муурын төрлийн амьтад юм. Тэд хамгийн ихдээ 160 кг жинтэй буюу дэлхийн хамгийн том муур биш боловч 1 см квадрат талбайд 105 кг хүчээр хаздаг. Өөрөөр хэлбэл ягуар минхэн овогт хамаарах бүх амьтад дотроос хамгийн хүчтэй хаздаг амьтан гэсэн үг. Тийм учраас тэд олзоо барихын тулд ердөө ганц удаа хурдан бөгөөд оновчтой дайрахт хангалттай байдаг. Ягуар амаа том ангааж, хурц соёо шүдэрээ альва амьтны гавлын яс эсвэл хуйгалсан бүрхүүлийг цоо хазаж чаддаг. Мөн өөрийн биеийн хэмжээтэй дүйцхүйц асар том сэгийг мод руу чирж гаргах чадaltaй. Ягуарууд буг, мэрэгч амьтад, зэрлэг гахай, сармагчин, туурайтан гээд бараг бүх төрлийн амьтаар хоолдог. Өөрийн амьдрах орчиндөө хоол тэжээлийн ноён оргил болсон амьтад гэж хэлэхэд буруудахгүй. 8 дугаар байранд алдарт хэрс орлоо. Хэрс өөрийгөө болон газар нутгаа хамгаалахын тулд маш ширүүн зан авир гаргадаг аимшигт өвсөн тэжээлт амьтан юм. Энэ дотроос цагаан хэрс бол 3.4-өөс 4.2 м урттай, 1440-оос 3600 кг жинтэй дэлхийн хамгийн том хэрс юм. Гэхдээ үүнээс ч илүү том байх тохиолдол бий. Мөн хэрс 50-аас 65 км/цаг хурлах чадвартай. Хэдийгээр тэд тийм түрэмгий биш боловч үр төл, газар нутаг өөрийгөө аюулаас хамгаалахын тулд бүхэл бүтэн машиныг ганхуулж, онхолдуулж, альва хүн амьтныг цөм мөргөж чадна. Хэрс үнэхээр хүчирхэг, айц хөргмээр амьтан учраас зэрлэг байгаль дээр нас бий гүйцэн хэрсийг дийлэх, барьж идэх амьтан үгүй. Гэхдээ хүний шунал, ууны сум хоёрын хажууд тэдний хүч чадал юу ч биш ажээ.
Эдгээр гайхалтай амьтдын арьс шир тэр тусмаа эврийг авахын тулд булгаан анчид ихээр устгадаг. Зөвхөн 2015 оны судалгаанаас харахад л 1 жилийн хугацаанд 1338 хэрсний эврийг тайрч авахын тулд тэднийг хядаж устгасан байна. Харамсалтай нь байгаль хамгаалагчид хулгайн анчтын ердөө 3% л амжилттай тэмцэж чаддаг гэсэн тооцоолол гарчээ. Үнэхээр гунигтай байгаа биз? Тийм учраас бид илүү ухаалаг байж хэрсний эвэр ердөөл бидний үс хумстай адилхан кератин гих бодисноос бүрддэг гэдгийг сайн мэдж авах хэрэгтэй. Хэрвээ тэдний эвэр танд хэрэгтэй байвал зүгээр л хумсаа мөрөөд үсээ зажлаарай. Харин өхөр төмхөрхөн эдгээр амьтдыг тайван байлгахыг хүсье. Жагсаалтын 7 дугаар байранд гайхалтай хүчтэй өвсөн тижилтэн усны үхэр орлоо. Эхлээд харахад эдгээр амьтад номхон дөлгөөн, илдэг зөөлөн, удаан болох, гим хоргүй өвсөн тижилтэн мэт харагдаг боловч эзэмшил газарт нь нэвтэрсэн, үр төлөв рүү нойрцсон бусад усны үхэр болон матар, арслан, хүн болон аливаа амьтад руу маш аимшигтайгаар дайрч довтлон хөнөөдөг. Уурлаж бухимдсан усны үхрийг амьтны ертөнцийн хамгийн аюултай амьтан гэж хэлэхэд нэг буруудахгүй. Тэдний хичнээн аюултай, хүчрхэг болохыг ойлгуулахын тулд цөөн хэдэн баримтууд хэлье. Усны үхэр 3.4-өөс 4 м урттай, 1.2-оос 2.6 тонн жинтэй байдаг. Өөрөөр хэлбэл тэд хуурай газар дээрх бүх амьтад дотроос биеийн жингээрээ заан болон цагаан хэрсний араас 3 дугаар байранд ордог амьтад юм. Усны үхэрний ирүүний булчин цайтар хөгцсөн бөгөөд амаа бараг 180 градус хүртэл том ангаж чаддаг. Тэдний доод ирүүний дунд соёонд гэхэд 40-50 см урттай байдаг. Усны үхэр усан сайн шумбах ба 4-5 минутын турш усан дотор байж мөн усны ёроод алхаж явж чаддаг итгэмээргүй амьтад юм. Усны үхэр ихэвчлэн усанд амьдардаг боловч хуурай газар дээр 40 км/цаг хүртэл хурдан давхих чадвартай. Хэдэн тонн жинтэй 50 см урт соёотой асар хурдан амьтан таныг хөөж байна гэж төсөөлдөө. Үнэхээр аимшигтай байгаа биз? Та хуурай газартаж усан доторч гисэн тэдэнтэй тулдна гэдэг бараг боломжгүй зүйл юм. Хэрвээ дэлхийн хамгийн хүчтэй хаддаг 10 амьтны жагсаалтыг гаргавал усны үхэр маргаангүй дээгүүр байр эзлэх болно. Учир нь тэд 126 кг-ийн хуваахан сантиметр квадрат хүчээр хаддаг буюу 1 см квадрат талбайд 126 кг хүчээр хаддаг гэсэн үг. Энэ бол өөрөө асар өндөр үзүүлэлт юм. Энэ бүх зүйлээс шалтгаалan усны үхрийг жагсаалтын 7 дугаар байранд нэр төртөөгөөр орууллаа. 6 дугаар байранд хүчрхэг анчин бар орлоо. Бар дэлхийн хамгийн том махчин амьтдын нэг бөгөөд биеийнхээ хэмжээгээр цагаан баавгай болон гризли баавгай араас ордог. Хамгийн аимшигтай, хамгийн хүчрхэг барын төрөл зүйл болох Сибирийн бар нь 4 м орчим урттай, 300 кг хүртэл жинтэй байдаг. Тэд маш булчинлаг, уян хатан биетэйгээс гадна үнэхээр хол өсөрч олз руугаа гинт авталж чаддаг. Ихэнх муурын төрлийн амьтад уснаас айдаг бол бар эсэргээрээ маш сайн сэлдэг. Мөн бусад олон махчин амьтдаас ялгаатай нь хойд хөл дээрээ зогсож, дайрч товтлох чадвартай. Бар 1 см квадрат талбайд 70 кг хүчээр хаддаг бөгөөд шөнийн цагаар хүнээс 6 дахин илүү сайн хардаг. Энэ бүх чадварынхаа ачаар тэд уг гөрөөс, зэрлэг бодон гахаа болон бусад өөрөөсөө том олзыг агнах барих чадвартай байдаг. Сонирхуулж хэлэхэд манай оронд бар байдаггүй боловч 19-р зууны эцэс, 20-р зууны эхээр Цэцэн хаан аймгийн хойд нутгаар халах нөмөргийн голын сав, соёл зуулын орчимд бамбараа дагуулсан бар үзэгдсэн тухай мэдээ сурвалж Монгол улсын архивын ерөнхий газарт хадгалагддаг ажээ. 5 дугаар байранд баавгай орлоо. Баавгай бол дэлхийд даяар өөрийн хүч чадал, бяр тэнхээгээр олонний танил болсон амьтан. Тэд зарим хүмүүсийн хувьд айц төрүүлэм, эсвэл бүр хайрламар өхөөрдөм хөөрхөн харагддаг. Эцсийн эцэс тэд асар том биетэй, булчин ширэмстэй, хүчрхэг сарвуутай маш хурдан амьтад бөгөөд энэ чадвараа ашиглан олон зүйлсийг хийж чаддаг. Бүх баавгайн төрлүүд дотроос цагаан баавгай, гризли баавгай хоёр хоёулаа хамтдаа хамгийн хүчтэй баавгайн байр суурийг эзэлдэг. Гризли баавгай ойролцоогоор 400 кг хүртэл жинтэй, цагаан баавгаанаас жижиг биетэй ч гэсэн илүү төрөмгийн зан авиртай учраас хэрвээ тулалдвал цагаан баавгайг дийлэх магадaltaй гэж үздэг. Гризли баавгайн хүч чадлыг нас бие төрсэн 5 эрэгтэй хүнтэй тэнцэх үз гэдэг боловч уурсан үедээ үүнээс ч илүү хүчтэй байж болно. Гризли баавгайн хүч чадлын гол түлхүүр нь түүний нуруунд байрлах асар том булчингийн мас юм. Энэ нь түүнийг бөөрийнхээ хэлбэртэй бүхсгүй харагдуулдаг боловч асар их хүч тэнхээ өгдөг ажээ. Харин цагаан баавгай мөн адил асар их хүчтэй бөгөөд гризли баавгаанаас бараг 2 дахин том буюу 800 кг хүртэл жинтэй байдаг. Тэд ойролцоогоор 1 см квадрат талбайд 85 кг хүчээр хаддаг бөгөөд энэ амжилтаараа бүх амьтдын дотроос нэлээд дээгүүр чагсдаг ажээ.
Жагсаалтын 4-р байранд аимшигт матар орлоо. Матар бол манай гариг дээрх хамгийн хүчтэй хаздаг амьтдын нэг. Тэдний гайхалтай хүч чадлын гол түлхүүр нь эрүүний асар том булчингууд юм. Бүх матар дотроос давстай усны матар бол дэлхийн хамгийн том матар, дэлхийн хамгийн том хэвлээр явагч амьтан юм. Тэд ойролцоогоор 6 м урттай, 1-1.5 тонн жинтэй байдаг. Давстай усны матар хүчрхэг эрүүгээ ашиглан 1 см квадрат талбайд 260 кг хүчээр хазаж, бараг ямар ч амьтныг шууд устгаж чаддаг. Гэтэл хүний хазалт ердөө 1 см квадрат талбайд 7 кг байдаг. Гэхдээ матарны энэ чадварт нэг сул тал бий. Тэдний ам олон тооны хурц шүдтэй боловч маш бага өнцгөр нээгддэг. Тийм учраас тэд зарим амьтантай тэр тусмаа усны үхэртэй тулдахад ялгадах магадлалтай. Хуурай газар дээр усны үхэр матрыг хазаж бүх жингээрээ дээрээс нь дарж ноцтой гэмтэх боломжтой. Гэвч гүн усны ёроолд матар илүү давуу талтай байдаг. Мөн матарны хазалтын хүч усны үхрнийхээс 2 дахин их гэдгийг хэлэх нь зүйтэй. 3-р байранд горил орлоо. Өргөх хүч, зохих болон хазалтын хүчгээд ямар ч хэмжүүрээр хэмтсэн горил бол дэлхий дээрх хамгийн хүчтэй амьтдын нэг юм. Ийм булчинлаг биетэй, сунсан урт гартай, энгийн хүнээс дор хаяж 6 дахин их хүчтэй энэ амьтныг 3-р байранд оруулах нь зүй ёсны хэрэг юм. Мөн тэдний хазалтын хүч маш их бөгөөд 1 см квадрат талбайд 90 кг хүчээр хаздаг. Энэ бол цагаан баавганаас ч өндөр үзүүлэлт юм. Горилийн ДНК хүнийхтэй тун тустай буюу 95% нь ижил байдаг. Эр горил 136-аас 227 кг жинтэй, 1.4-өөс 1.8 м өндөр, гараа алдалахад 2.3-аас 2.6 м урттай байдаг. Горил ерөнхийдөө өвсөн тижилт бөгөөд харьцангуй тайван, илдэг зөөлөн зан ааштай боловч уурлаж бухимдсан үедээ үнэхээр аюултай байдаг. Түүний сүрдмээр төр төрх нь маш аюултай махчин амьтдыг хүртэл айлгаж чаддаг. Тийм учраас тэднийг жагсаалтанд оруулах нь зүй ёсны хэрэг юм. 2-р байранд хуурай газрын хамгийн том, хамгийн хүчрхэг амьтан заан орлоо. Дэлхий дээр нийт Африкийн бутны заан, Африкийн ойн заан, Аз заан гэсэн 3 зүйлийн заан байдаг. Энэ дотроос Африкийн бутны заан дэлхийн хамгийн том хуурай газрын амьтан гэдгээр алдартай. Тэдний мөрний өндөр нь 304-өөс 336 м бөгөөд 5.2-оос 6.9 тонн жинтэй байдаг. Эдгээр амьтдын хүрх, мэдрэх гол эргэтэн бол тэдний хошуу юм. Энэ эргэтэн асар хүчтэй булчин, их хэмжээний мэдрэлийн судал, олон тооны цусны судаснаас бүрдэхээс гадна маш бага хэмжээний өөхтөс болон яснаас бүрддэг. Ердийн зааны хошуунд уртын дагуу 100,000 орчим булчин шүрмэс байрладаг. Тийм учраас тэд хошуугаараа 360 кг жинтэй том мод болон ачаа барааг маш амархан өргөх чадвартай. Зааны хошуу хооллох, альваа зүйлд хүрэх, цэвэрлэх, эд зүйлсийг зэгцлэх, зураг зурах, бусадтай харилцах зэрэг маш олон боломжийг эзэндээ өгдөг. Мөн нэг удаад ойролцоогоор 7.5 литр усыг хадгалж тогтоон барих чадвартай. Зааны бие бэлдэр өөрийнхөө асар том биед маш сайн тусгаалan тохирсон байдаг. Ихэнх хөвгтөн амьтад жижиг ясны хөндийтэй байдаг бол зааны яс маш нягт бүтцтэй байдаг. Тийм учраас тэд хой төл дээрээ зогсох гэх мэт бүх төрлийн гайхалтай үйлдэлүүдийг хийх боломжтой. Энэ ясны бүтцэн тэднийг бараг 7 тонн хүртэл жинтэй байх боломжийг олгодог. Гайхалтай байгаа биз? Эдгээр амьтдын тоо толгой зөвхөн Африкт л гэхэд 26 саяулаа байсан бол өнөөдөр дэлхийд даяар хагас сая ч хүрэхгүй зан амьдарч байна. Одоо бүгдээрээ манай гаригийн хамгийн үнэмлэхүй хүчтэй амьтантай танилцах болно. Энэ бол халим юм. Халимнууд асар том хэмжээтэй учраас манай гаригийн хамгийн хүчтэй амьтан гэсэн цолыг хүртэж чадлаа. Хэдийгээр халим өргөх, атгах, зохих, өшөглөх, тангарах тэрх гэх мэт чадваргүй боловч тэд өөрсдийнхөө асар том биеийг усан дотор хөдлөхийн тулд асар их хүч энерги зарцуулдаг. Дэлхийн бүх халимнууд дотроос хамгийн том биетэй нь хөх халим буюу хөх судалт халим бөгөөд тэд ихтэй 29.9 м урттай, 190 тонн хүртэл жинтэй байдаг. Өөрөөр хэлбэл хөх судалт халим манай гаригийн бүх цаг үеийн хамгийн том, хамгийн үлэмж биетэй амьтан юм. Өнөө хүртэл түүнээс том ямар ч амьтан байгаагүй гэсэн үг. Хөх судалт халимны зөвхөн хилэн л гэхэд 2.7 тонн жинтэй, харин зүрх нь 600 кг жинтэй байдаг. Мөн амандаа ганц балгалтаар 90 тонн хүртэл ус болон хоол тижээлийг багтааж чадна. Итгэмээргүй байгаа биз? Хөх судалт халим ихэнх үед 20 км цаг хурдтай, хамгийн ихдээ 50 км цаг хүртэл хурдан сэлж чаддаг. Энэ үлэмж амьтны хөдөлгөөнийг сүүлнийх нь ойролцоо байрлах 2 тонн булчин хариуцдаг. Тэдний сүүл дээшээ хөдлөх үед эпоксиал гэх нэртэй булчингууд, харин доошоо хөдлөх үед гипоксиал гэх нэртэй булчингууд нь ажилладаг.
Энэ үед хөх судалт хайлам хамгийн ихдээ 60 кН буюу 60,000 ньютон хүч гаргаж чаддаг. Тэгвэл бүгдээрээ бяцхан бодлого бодож үзцгээе. Ньютоны 2 дугаар хуулийн дагуу E-масстай бид F хүчээр үйлчлэхэд A хурдтгалыг олж авдаг. Өөрөөр хэлбэл 1 ньютон хүч гэдэг нь 1 кг масстай биеийн хурдыг хүчний чиглэлийн дагуу 1 секунд хугацаанд 1 м/секундээр өөрчлөхөд зарцуулагдах хүч юм. Тэгвэл 80 кг масстай хүн амьтан эсвэл эд зүйлд 60,000 ньютон хүч үйлчлвэл юу болох вэ? Хэрвээ онолын хувьд энэ хэмжээний хүч 80 кг масстай зүйлд үйлчлвэл тухайн зүйл 1 секундын хугацаанд биеийн хурдаа 750 м/секундээр өөрчлөх болно. Энгийнээр хэлбэл ердөө ганцхан секундын дотор хөдөлгөөнгүй 50 байсан 80 кг масстай зүйл 750 м/секунд буюу 2700 км/цаг хүртэл хурдлах боломжтой гэсэн үг. Энэ бол дууны хурднаас 226 дахин өндөр хурд юм. Зөвхөн энэ тооцоог харахад л халим ямар хүчтэй амьтан гэдг нь мэдэгдэж байгаа биз? Ингээд та бүхэндээ дэлхийн хамгийн хүчтэй 10 амьтны талаар танилцууллаа. Хэрвээ олон хүнээс санал хүсэлт ирвэл миний зүгээс өөрийн ангилал дотроо хамгийн хүчтэй амьтад эсвэл хамгийн хүчтэй хаздаг 10 амьтны талаар дэлгэрэнгүй ярьж өгөх боломжтой. Нэмжлэхэд та бүхний бичсэн сэтгэл бүрийг нэг бүрчлэн уншиж байгаа учраас мэдхийг хүссэн сонирхолтой зүйлс байвал сэтгэл хэсэгт үлдээхээ бүү мартаарай. Ингээд үргэлжлэх дуртай өөрөө бичлэгээ дуусгая. Их болсон байгаль дэлхий. Ховорцсон ховордоогүй бүхэл амьтан ургамлаа хайрлан хамгаалъя.